За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье. За манай сургууль дээр 2 секц ажилладаг. Түүний нэг нь одоо заахрын секц 1 буюу байгаль нийгэм гоо зүйн секцийн багш нараас одоо хийсэн ажлаа та бүхэндээ танилцуулж байна. За тайлангийн хугацаанд үндэсний хувцаараа гоёж Монгол наадмаараа тоглосон, ёс заншлаасаа суралцсан одоо 2 дугаар сар байлаа. За энэ 2 дугаар сарын ажлаар бол Монголын уламжилт цагаан сарын баяр болсон учраас энэ үеэрээ тааруулаад тохиолдуулаад сурагчид Монгол ёс заншлаа дээдлэх, хүндлэх, суралцах ийм үйл ажиллагаануудыг чиглүүлсэн. Дээрээс нь одоо золгох ёсны талаар сурагчид мэдээлэл, ялангуяа ахлагын сурагчид мэдээлэл солилцсон, өөрсдөө тэрийг хийж зааж үзүүлсэн, Монгол тоглоом наадгаагаараа тоглосон ийм одоо гайхалтай сайхан өдрүүдийг өнгөрүүлсэн. За энэ дээр болохоор зургийн багшийн маань сурагчдын бүтээлээр гаргадаг үзэсгэлэн байна. Сурагчдын бүтээлээр 7 хоногт 2 удаа одоо хамгийн тэргүүлсэн сурагчдаараа бүтээлийн үзэсгэлэн гаргадаг. Ингээд сард үндсэндээ 8 удаа давтагдахгүйгээр ингээд сурагчдынхаа хийсэн зүйлсийг үзэсгэлэн болгож тавьдаг. За энд болохоор төлөвлөгөөний дагуу хийгдэх ёстой ажлуудаа одоо сарын ихэнд төлөвлөчөөд тэр төлөвлөгөөний дагуу ажлууд хийгдэж байгаамаа. За энд сурагчид одоо өөрсдөө тодорхой сэдвээр бие дааж мэдээлэл бэлтгээд интернетээс тийм ээ Google одоо платформудаас мэдээлэл бэлтгээд тэрнийгээ дагуу одоо саналаа солилцох, мэтгэлцэх, өөрөөр хэлэх юм бол одоо ярих чадварт суралцах, бусдыгаа сонсох ийм одоо чадвар дадлыг хөгжүүлэхдээ бас анхаарч ажиллаж байна. За химийн хичээлээр ялангуяа одоо 7 дугаар ангийн сурагчид энэ ажлыг уламжлалт болгон хийдэг байгаа. Учир нь 7 дугаар ангиас химийн хичээлийг үздэг. Тэгээ хим ер нь бидний амьдралд ямар хэрэгтэй юм бэ? Амьдралд бид нар одоо химээ яаж хэрэглэдэг юм бэ гэдэг дээр хүүхдүүд бүтээл хийдэг, контент хийдэг, одоо нөгөө лаборатори туршилтуудыг хийдэг. Ингэснийгээ одоо бас гэртээ хийгээд эцэг эхтэй үзүүлээд эргэж ангидаад танилцуулсан ийм ажлууд одоо хийгддэг байгаа. За энд их эзэн одоо Чингис хааны мэндэлсэн өдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд болдог. За энэ өдрөөр мөн одоо үндэсний бахархал болсон эзэн хаанаараа Чингис хаанаараа бахархах, дуурайх тийм ээ түүний одоо мундаг зан чанаруудаас суралцах үүднээс сурагчид мөн одоо мэдээлэл бэлтгээд тэрнийг одоо давтагдахгүйгээр сурагчдад тайлбарлах, суралцах, ярилцах ийм одоо бас сайхан өдөр болгон тэмдэглэдэг байгаа. За манай секцэд одоо 2 залуу багш байж идэг. Хөгжмийн боловсролын багш оюун жаргал, за биеийн тамирын багш гал аргачаа. За энэ залуу багш нартаа бол одоо секцийн ахмад багш нар хичээлдэн сууж, зөвлөгөө өгч ярилцсан. Тэгээ тэрнийхээ дагуу дахиад одоо давтан үзүүлэх хичээлүүд хийгддэг. Хичээл яаж одоо үр дүнтэй явуулах вэ гэдэг дээр одоо сургууль хамтолноороо нэлээд хамтарч ажилладаг байгаа. За энд 6-аас 10 дугаар ангийн сурагчид монгол хэлний багш Чамин Чулуун багш маань одоо монгол бичгийн хичээлээр хэн одоо хамгийн зөв бичих вэ? Хэн хамгийн хичээнгүй бичих вэ? Хэн хамгийн ойлгомжтойгоор бичих вэ? Хэн хамгийн одоо анхаарлаа төвлөрүүлж сэтгэж бичих вэ гэдэг ийм 4 үндсэн чиглэлээр одоо шалгаруулахаар сурагчдын дунд тайланд дуралдаан зарлалцсан явж байгаа. Төрүүчээсээ одоо бүтээлүүд нь тавигдж байгаа. Тэгээд одоо 5 сарын сүүлд саяны одоо ярьсан 4 төрлөөр хүүхэд шалгах юм. За учир нь болохоор одоо үндсэндээ одоо төр засгаас цаг хугацааны 2025 оноос ч л гэж одоо бүх нийтийг тийм ээ үндэсний одоо уйгуржин бичгтээ болгоно, монгол бичгтээ болгоно гэдэг энэ зорилгын үүднээс хүүхдүүдээ бид нар бас боломжоор бэлдэж байна гэж ингэж ойлгож байна. За сүүлийн дугаарт энд орон даяар өрнсөн дээрлэхэл дэлгэрэх ёсгүй энэ аяны хүрээнд манай сургууль бас тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа. За ялангуяа одоо дээрлэхэл гэж юу юм бэ? Энэ ямар хор уршигтай юм бэ гэдгийг мэдүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн одоо цагдаагийн хэлцээс хурандаа одоо урьж ирүүлээд сурагчдаа яриа хийлгэсэн. Эннийхэн дагуу бүх хичээлийг анги удирдсан багш нар ангиудад видеогоор нь одоо үзүүллээ, ярилцлага хийлээ. За дээрэс нь энэ бас одоо өөрөө алдаж яваад амьдрал дээр одоо маш сайн явж байгаа ийм залууг бас амьдралынх нь сайн жишээг дурдуулж бас яриуллаа. За хөгжмийн боловсролын багш маань дээрлэхэл дэлгэрэх ёсгүй бүжгийг бүх ангиудаа биечлэн зааж одоо бас сургалаа.
Энэ удууд одоо бас бидний бахархах ёстой, эцэг эхчүүдэд тайлагнах ёстой ажлын нэг гэж ойлгож байна. За энэ дээр одоо хүүхдүүдийн маань бүтээл харагдаж байна. За ийм маягаар одоо бид хийсэн ажлаа бас одоо сурталчлах үүрэгтэй. Тэрнийхээ хүрээнд одоо тодорхой байдлаар одоо зарим хэсгээс нь сурталчиллаа гэж ингэж ойлгож байна.